Чимдэрэгзэнгийн санжаатан Улсангийн давсамаар Монгол улсын авраг бүрэн тустай антрес спортоноос дүрсэн аврагууд юм аа. За эдгээр аврагуудын араас сайн зүгдэж явсан. Анзуудаа шанаа явсан. Яа тутсан. Хошоо тацаа хангаас мөнгө тогтоосон юм байна. За эдэг бүс атгсан суугцсан энэ ийм байдлаар тусаад хайцмаа өдөртөө сайн хийсэн. Багтаан дээр хошоо гараад хангаас чинь хоёулаа бүхэлдээ төрөлөөс уртаа бид рүү ирсэн 2016 оны залуучдын улсын аврагын алтан медаль гэх хоёр залуу хүн хоорондоо шалгарч Батмагнаа дөрөв жоохон дээр нүгэнд авч байлаа. Антрес спортоноос 5 дахь авраг 3 даяа 6 улсын авраг 18 улсын астан 4 гариг 28 улсын зам харцсан ашиг золдоо 180 грамм өчөд ирсэн ийм одоо агуу төвхтэй байгууллага Зяхруу загсанда бабаргууч шагаад явдаа болтоо тандемсда үдшгүй болчихлаа үдшгүй болчихлаа за мордо дээрээс батна за хорсон олон үдшиг шалтгааны хүндэж Ордон шугас сайхан барил тийгсэн бодлого хоёр залуу асан байна. Славаран зүрээс бодлоо. Данзолоо. Хийх нэг ашиг тангаар сугатаас авах. За антрес спортоор ардын үзлээс хойш Монгол тренерийн түрүүхийг одоо юм 40%-ийг авсан ийм байгууллага. Энэ үнэхээр бас гайхалтай үзүүлэл. Ангар ноод ба хамгийн олон түрүү сайн бол Увс 12 шүү дээ. Увс 12-ыг нийлүүлсэн түрүүний тоогоос антрес спортоор улсад түрүүлсэн хүчний тоо. Хот асгаа их үзүүлэлтэй үү? Тэр антрес спортоор Монголын антрес спортоор бүхий уурхаа болсон. Ийм газар. За харгуй сайхандаа хүмүүстэй үгдэг харгуй сайхан зовлон гэж хэлдэг байдаг юм да. Хаваран зөвлөө. За энэ баруун гар суугатаа зүүн гар шуудагтай. За бата. За хинэн антрес спортоноос Монгол улсын ардын үзлээс хойш төрсөн 26 дахь авраг болохгүй гэдгээ 19 залуу наснда шийдэж яваа. Энэ залуучууд за хамгийн сүүлд алтан сумын барилгаан дээр хоёр залуу таарсан.